Сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Бүгд хамт Чех улсын оюутан залуучдын холбооны тэгмээ амарч байна. Чехт бол өмнө жил 3 дугаар сард хамгийн анх хөл хориг тогтоосон. Тэгээд улсын онцгой байдал зарлалтай 1 сар хасын хугацаанд бид нар их юм согсон амьдралтай байсан. Тэр үед бол Монголд бүх зүйл энгийн зүгээр явагдчихсан байгаа. За манайхнаас юу хийсэн бэ гэхээр Чехүүд хамгийн эхлээд авсан энэ шийдвэр нь зөв шийдвэр байж тараад 6 сар хүртэл бид нэр ер нь вирусын тархалт тийм хэмжээтэй байгаагүй. Ингээд 6-аас 8 сарын бол зуны хугацаанд бид нэрийг ингээд чөлөөтэй байлгасан. Яа тэгэхээр халуун цаг агаартай холбоотой маск зүүж явах нь аюул нэгэн эсвэл хүмүүстэй тийм таатай байхгүй гэсэн өнцгөөс Чехүүд өөртөө одоо коронавирусаас өөртөө гаргаж чадлаа гэсэн байдалтайгаар 6-аас 8 сард бол бид нэр маскгүй коронавирусыг мартаж амьдарч зуныг өнгөрөөсөн байгаа. За энэ нь эргүүлээд 9 сард бид нэрийг 9-10 сараас ер нь wave 2 буцаж эхлэв. Тэгээд өмнөөсөө болоод бид нар бол маш олон кейсийг өдрөөр харсандаа бүгд айцтай болж хэлсэн. Одоо бүр бид нар ингээд амьдраад сурчсан байна коронавирустай эвлэрээд. Гэхдээ тэр үед хамгийн анх хэлж байгаад бид нар энийг бол амар орчин гэдгээр хүлээж авч байсан. Тэгээд сүүлдээ бидний эргэн тойронд байгаа хүмүүсээс тусаад хэлсэн. Тэгээд тэр хүмүүсээс сонсоход эдгэрч байгаа хүмүүсийн тоо бас нэлээд байсан. Тэгэхээр бидний бас айц жоохон багассан гэсэн үг. Манай монголчууд жоохон ингэж хитрхи дүүргээд байдаг. Магадгүй тэр нь бас энэ өвчнийг бүр эдгэрхгүй өвчин гэдэг хүлээж авч байгаатай бас адилхан байж магадгүй. Гэхдээ бусад улсуудын хийж байгаа үйл ажиллагаан дээр арга хэмжээнд дээр ярихад ер нь хамгийн эхлээд өөрийнхөө улсын иргэнийг татах гэдэг бол хамгийн чухал байгааг ингээд байгаа нь ажиглагдж байгаа. Гэхдээ манай Монгол хилээ хаажсан болохоор магадгүй яг үнэхээр Монгол буцах хэвээр үнэхээр зайлшгүй шаардлагатай хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг бол тестийг өгүүлээд Монгол буцаагаад гэрт нь ч юм уу ер нь нэлээд урт хугацаагаар ч гэсэн карантинлахад нэг асуудалгүй байсан гэж би бодож байна. Яагаад тэгэхээр бид нэ бүгдээрээ дэлхийд даяараа энэ өвчнийг ингээд амьдрал дээрээ харж байгаа энэ ингээд бодиттой байгаа учраас бүгд өөр тусдаа хичээж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бидний зүгээс ингээ харж байгаа болохоор хэл тэр чигтээ хаалттай байгаад бол жоохон сонин санагдаж байгаа юм нэг хэлээд. Гэхдээ нөгөө талаас бас ойлгож байна. Монголын эрүүл мэндийн салбар тэгээд мэдээж эмнэлгийн томон төхөөрөмж эмнэлгийн хүлээж авах хүчин чадал гэдгээс бас шалтгаалж байгаа байх. Гэхдээ одоо энд манад байсан оюутнуудаас яг өмнө жил төгссөн оюутнуудад юу тохиолдсон бэ гэхээр зарим нь үргэлжлүүлээ сурсан байгаа. Бакалавра төгссөн хүмүүс мастер руугаар сурсан. Ер нь бол эндээ уучраасан гэсэн үг. Харин чартрын онгоцыг хүлээж аваад явсан оюутнууд бол байгаа. Одоо Монголд харин очиод буцаад карантинлэгдээд ер нь бол ингээд улс дамжин карантинлэгдэж байгаагаа ярьжсэн. Ер нь бол энд үлдсэн оюутнууд маань бол бүгд уучраа болоод тэгээд эндээ нэг хэсэгтэй байхаар шийдсэн гэж харж байгаа. Гэхдээ бүгд хэл хүлээхийг маш хүлээж байна. Тэгээд одоогийн улсын онцгой байдал бусад энэ улсуудын туршлагуудаас харж агаад зөв шийдлүүдээ хийгээд тэгээд ер нь бол хэлийг бүрэн хэмжээний хаалттай байгаа ч гэсэн яг үнэхээр зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүсийг ер нь тийм системд оруулаад иргэдүүдэд татчихвэл зүгээр юм а гэсэн тийм үнцгээс бид нэр ер нь харж байна. Яагаад тэгэхээр одоо Чехт байгаа Чех руу орж ирж байгаа одоо энэ онгоцны бодол дээр болж байгаа процесс гэхэд Чехүүд бол эдийн засгаа унгаахыг нэгдүгээр маш хүсэхгүй байгаа. Чех өөрсдөө эдийн засгийн тийм хүчтэй орн биш ч гэсэн
ер нь tourism industry-ийн маш хөгжсөн байсан улс. Тэгэхээр одоо туризм байхаа болж байна гэдэг бол энэ улсад маш хүнд цохилт өгөх нь ойлгомжтой байгаа. Тийм учраас Чехүүд бол хилээ бүтэн хаагаагүй ер нь хүмүүсийг оруулж байсан өөртөө бас гарч ингэж хилийг бол юм нээлттэй байлгасан. Гэхдээ одоо энийхээ магадгүй вакцин гараад эхэлсэн. Үүнээсээ болоод кейс маань ерөөсө бух байгаа. Чехийн коронавирус туссан хүмүүсийн тоо бол одоогийн байдлаар олон улсад 20-д явж байна. Тэгэхээр энэ бол Монголд байгаа кейснээс бол харьцангуй хамаагүй өндөр байгаа. Гэсэн хэдий ч бид нэр яг эндээ ингээд нөгөө коронавитайгаа амьдраад тэгээ түүнээсээ гадна коронавитай гээд хүн болгоно руу тийм хүн сонслоо гэдэг хүмүүсийг бол ер нь тийм сэтгэл санаагаар умгаах ч юм уу тийм юм дээр ерөөсөө хүмүүс тийм хүний их талаас нь илүү харж байгаа. Тэгэхээр сүүлд уншсан мэдээнүүдээс улбаалаад надад тэгж хүмүүсийн мэдээллийг илүү олон нийтэд тарааж байгаа тэр хүн бас хэцүү байх гэж би бодож байна. Бүгд дэлхийд даяар энэ өвчнөдөө бүгд тэмцэж байгаа учраас манай Монгол улс хүн ам зүйтэй тэгээд мөн буцаад урьдчилан сэргийлж чадах байдал дээр жоохон алдсан учраас гэх юм уу энэ тал дээр илүү одоо ажиллаж байгаа гэж би бодож байна. Гэхдээ вакцин одоо гарсан. Гэхдээ дахиад мутац болоод их олон зүйлүүд болоод байгаа учраас бүгд ерөөсөө ямар ч тийм юм төлөвлөж амжихгүй, төлөвлөгдөх боломжгүй амьдарч байгаа. Тийм учраас бүгдээрээ Монгол байгаа хүмүүстээ бол захиад бүгдээрээ эрүүл байцгаагаарай. Тэгээд гадаадд байгаа оюутнууд маань бас өөрсдөө эндээсээ нэг-нэгнийгаа дэмжээд тэгээд ер нь бол одоогийн байдлаар бол гайгүй байна. Гэхдээ мэдээж одоо хил онгоолоо гэхэд яг гэсэн оюутнууд бол байна. Манай боловсон хүчнүүд бол буцаж Монголд очиж ажлын байранд гарах сонирхолтой хүмүүс бол байгаа. Тийм болохоор энэ талаас нь ч гэсэн харж үзвэл зүгээр юм болов гэж бодож байна. Тэгээ вакцин угаасаа гарснаас хойш ер нь энэ нөхцөл байдалтай эвлэрээд хэтэрхий үхлийн өвчин гэдгээр нь харж байгаагаас илүүгээр мөн бас юун дээр яавал энэ өвчин багасах вэ гэдэг дээр нь ажиллавал зүгээр юм болов гэсэн бодолтой байна. За ингээд би бичлэгээ дуусгая. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг бас өдрийн сайхан өнгөрүүлээрээ эрүүл байгаарай. Тархлаа сайн дэмжээрэй гэж хүсье. Баярлалаа.